Хөхөө шууны домог. Сүн далайг шалбааг байхад сүмэр уулыг дов байхад олон хүүхдээ нэгэн ээж аж түрэн суудаг байжээ. Хүүхдүүд нь урахын улаанаар гаран өдөж болтол тоглон наадна. Харин ээж нь борив боксыг чөлөөгүй хоол хийн гэрээ цэвэрлэж ажилдаг байлаа. Нэгэн бүрхэг өдөр ээж нь их л хүн дээр өвдөөд арга ядаж хүүхдүүдээ дуудаж ингэж хэлв. Ээжийнх нь биелагшин их чилээрхүү байна урс минь. Ганц тагш ус дөхүүлээд өгөөч дээ. Гэж дуутахад тэдний нэгэн ч тусламжийн гар сонсонгүй. Завх цагт нөхрийн чанар танигнаа гэдэг. Алхан дээрээ бөмбөрүүл өсгсөн хүүхдүүд минь амь тэмцэхэд нэгэн ч тусалсангүй дээ. Гомцон тэрээр авданаасаа юр бусын сонин өнгөтэй унахаа дээлээ гарган ирээд хэдэн үеийн турш ойж дуусгаад гэрийн ажиллаа хийж хүүхдүүдэд эцсийн удаа гараа гарan амтд хоол хийж өглөө. Хүүхдүүд хоолоо ядаж дуусах үед ээжийнх нь өмсөн дээлийн артлаас шууны далавч урган гарч ирж гинэт хөхөө шуу болон хувраад тоонороо гарч мөн хөх тэнгэрүүд эргчлөөтэй наагүй гэсэн бодлоо. Гэмэн нуртаа гимшин хойноо гихчээр тэр хэдэн хүүхдүүд цөм ээжийнхээ хойноос гүйлдэж ээжээ буцаад ирээч дээ гэж том нулимс бөмрүүлсээр хоцорлоо. Ээж нь оройдчээ хүүхдүүд минь одоо миний өмнө нуурын ус мэлтийн харагдаж байна. Би тэр усаар өөрийгөө имжлэн би тэгж хизээж гэртээ буцан очихгүй гэд ойлон хайлан нисэн бодлоо. Энэ цагаас хөхөө шуу одоо болтол гаргасан өндгөө дардаггүй. Бусад шууны үүрэнд өндөглөж ангайхнуудынхаа нүдэнд харагдаггүй болсон юм гинлээ. Бид өөрсдийн хийж бөөллээд үнэн цэгэмдэггүй. Иймээс алдсан хойноос нь ахиж ирэхгүй цаг хугацааны төлөө гимшин мэгсдэг ажээ. Иймээс дэрэгдээ буй эрдэнэ мэт нанд нэгнээ хайрлаж үйлдэл бүрээ цэгнэж байгаарай.